За бүгдд нь энэ өдрийн амар амгалан айлтгая. Цоо шинхэн сувгийн манай эхний бичлэгийн цоо шинхэн үзэгч болж байгаа та бүхэнд хүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид манай сувг та бүхэнд сонирхолтой байх үеийн янзын контентуудыг хүргэх болно. Аимшигтэй болон аимшиггүй, гайтайва гайгүй гэдэг бүхэл бичлэгээр хангах болно. Болсон явдлуудыг ярих ч хэлээ, болоогүй явдлыг зохиогоод ярьж болно. Гоцхгүй юу дээ. Зяаза тэгээд subscribe болон лайк харамгүй дараад өгөөрэй. Бас түмэн түгээхээ мартуусай. За бичлэгэнд орцгоё. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд Японы харгас хэрцгийгээр алдартай биологийн зэвсгийн анхдагч 731 дүр салааны тухай ярих болно. Дэлхийн 2 дугаар дан. Хүн төрлөختөн үүсэн цагаас эхлэн том жижиг бүх ил цаг үед дайтаж, байлдаж цусуурсгаж ирсэн билээ. Харин зэр зэвсэг хөгжихийн хэрээр дайны талбарт тулдгаас илүүтэйгээр биологийн зэвсэг илүү үр дүнтэй, мөн ашигтай байсан нь ойлгомжтой. Үүний нэгэн хэсэг болох Юнит 731 бол биологийн зэвсэг гарган авах, турших, судлахад чиглэсэн Японы эзэн хааны армийн харьяат нэгж байв. 731-р хэсэг бол хятад болон дэлхийн 2 дугаар дайны үед 1937-оос 1945 оны хооронд хүний бид хийсэн зэрлэг туршилтуудаараа алдартай. Энэ хугацаанд тэдний цааш нь харуулсан хүний тойролцоогоор 14,000 орчинд хүрдэг байна. Мэдээж бүгдийн санаатаагаар өнөөсөн гэж үздэг. Тэдний туршилтад онцлогдсон бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд гэлтгүй жирэмсэн эмэгтэйчүүд болон тус баазад хүчрхийлэлд өртөж өссөн яраа хүүхдүүдж багтаж байдаг. Хохирогчид олон үндэстнүүдээс бүрдсэн ба дийлэнхэн хятадууд мөн Орос үндэстэн цөөнгүй байсан гэдэг. Тэдний харьяа судалгааны байгууллагуудын үйл ажиллагаанаас үүдэлтэй халдварт өвчнөөр нас барсан хүний тоо 200,000-ад хүрсэн гэсэн албан бус тоо байдаг. Тэгвэл энэ хэрцгийлэл энэ туршилтууд анх яаж эхэлсэн бэ? Юнит 731-ийг анх Японы цэрэг цагдаагийн байгууллага байгуулсан ч хожим генерал Широ Иши хэмээх цэргийн эмч уг нэгжийг удирдах болж 1935 онд хуучин хорих анги туршилтын төв болох Жунма цайзын оронд шинэ төв байгуулсан нь 731 байв. Иши ба түүний баг тус төвийг ашиглан хүчин чадал олон бүр өргөдгөн 1945 он хүртэл Японы засгийн газраас санхүүжиж тэтгүүлсээр байв. Одоо харин тэдний хийсэн туршилтуудыг дэлгэрүүлж ярив. Мэдээж голдуу хоригдлуудад тарван тахал холиор болон бусад үглийн аюултай нэгдүгээр олон хүн устгах чадвартай өвчнийг халдварлуулдаг байв. Халдварлуулалтын аргууд нь гэвэл халдвартай зүгээр тарих, халдвартай хүнтэй хамт байрлуулж, өвчлөл хэдий хэрэв хугацаанд үйлчилж байгаа. Мөн хүн болгонд харилцан адилгүй үйлчлэх гэх мэтчлэн судалдаг байв. Хоол болон уухасанд нь хүртэл мөн ямар нэг бодис хольж өгдөг байж. Төвөр зогсохгүй хүн ам ихтэй хятадын эзлэгдээгүй газар нутаг руу халдвартай шавж, бусад амьтдыг нэвтрүүлэн өөрсдийн бүдээсэн өвчнүүд тараад судалдаг байв. Дараагийнх нь vivisection буюу амьд хүн дээр мессас хийх туршилтууд ихэвчлэн мэдээ алдуултгүйгээр хийдэг байсан гэдэг. Хоригдлуудыг халдварт өвчнөөр зориуд халдварлуулж, өвчний явцыг судлах зорилгоор амьд байхад нь дотор эрхтнүүдийг гаргаж авдаг байж. Эдгээр туршилтуудын үеэр өвчтнүүдийн ойрлоготойг дарах зорилгоор амруун даавж ихдэг байсан тухай гэрчүүдийн мэдүүлэгт дурддагддаг. Үүний зэрэгцээ бас нэг өөр зүйл гэвэл гар олон хөлийг тайрч цус алдалтын нөлөөг судлах, тайрсан мөчийг эсрэг талд нь залгах гэх мэтчлэн зорилготой өөр туршилтч цөөнгүй байлаа. Зарим тохиолдолд тайрсан мөчийг буцаан салгаж биеийн хариу үйлдэлийг ажигладаг байж. Эдгээр туршилтууд нь хүний биеийн бүтцийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг. Бас өөр нэгэн туршилт явагдаж байсан нь янз бүрийн зэвсгийн нөлөөг судлах зорилгоор хоригдлуудыг ашигладаг байв. Тухайлбал хоригдлуудыг гарнат, галын шүршигч, халдвартай бөмбөг зэрэг зэвсгийн туршилтад ашиглаж шарах, гэмтэл, нас баралтын төвшинг судалдаг байж. Энэ мэдчлэнгээр хоригдлууд маш зөв басаар хороогдож тэдний судалгааны гол зорилго болсоор байлаа. Харин уг үйл явдал дуусны дараагаар дайны дараахан үйл явдал энхүү өрнөж зөвлөлт холбоот улс болон Америк нэгдсэн улс аль аль нь Юнит 731-ийн мэдээллийг олзож ашиглахыг хичээжээ.
Зөвлөлтийн талд баригдсан 12 судлаачийг 1949 оны 12 дугаар сард Хабаровскийн дайны гэмтэргийн шүүхээр оруулсан чинь тэднийг 2-25 жилийн хооронд Сибирийн хөдөлмөрийн лагерт хөнгөн ял оноон мэдээллийнх нь хариуд өршөөсөн байдаг. Зөвлөлт бас тухайн мэдээллийг ашиглан Свердловск хотод өөрийн биологийн зэвсгийн төв байгуулжээ. Америк нэгдсэн улсын талд онцлогдсон судлаачид нууцаар өршөө өгдөж зарим нь тэтгэмж хүртэл авсан байдаг. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Harry Truman-ы засаг захиргаа Японы хүний биед хийсэн туршилтыг нууцлж олон нийтээс далдлуулсан байдаг. Америк нэгдсэн улс болон зөвлөлт холбоод улсууд аль аль нь нэгнийх нь гарт орчих вэ гэж хоорондоо өрссөн ч Америк нэгдсэн улс 1943 он гэхэд биологийн зэвсгээр 731 дэх салаанаас илүү гарсан байсан гэдэг.